Сайн байна уу та? Сайн байна уу? Та улсын хурлын сонгуульд нэр дэвших үү? Дэвшин сая хууль заасан хугацаанд мөрийн хөтөлбөрөөр боловсруулад үндэсний аудитын газарт хянуулах гээд мөрийн хөтөлбөрөөр өгчөөл гарч ирлээ. Таны мөрийн хөтөлбөрийн гол агуулгач юу вэ? Иргэн бүр эрүүл Монгол, иргэн бүр боловсролтой Монгол, за иргэн бүр ажилтай орлоготой Монгол, иргэн бүр хуулиар хэрэгжүүлдэг, хуулиа дээдэлдэг одоо Монголыг бий болгохын төлөө гол зорилгоо тавьж мөрийн хөтөлбөрөөр боловсруулсан. Таны улсын хурлд нэр дэвших болсон гол шалтгаан тань юу вэ? Монгол Улсын үндсэн хууль заасан сонгогдох эрхээ эдэлж одоо нэр дэвшиж байна. Ер нь бол сонгуул гэдэг бол ардчил хүний эрх хэрэгчлөөний баталгаа нь одоо сонгуул шүү дээ. Тийм учраас сонгуульд хүмүүр одоо идэвхтэй оролцох ёстой. Цаашлах юм бол дэлхийд 7 тэрбум хүн байгаа. Энэ 7 тэрбум хүн дотор одоо олон 100 сая хүн эх оронгүй байна. Эх орноо дарангуулагчид алдсан улсууд байна. Эх оронтой ч гэсэн эх орондоо эрхчлөөгүй байгаа улсууд байгаа шүү дээ. Тэр улсуудын хувьд бол сонгуульд оролцсон, сонгуул өгнө гэдэг бол агуу тансаглал байхгүй юу? Тийм учраас бид нар сонгуульд иргэн бүр одоо идэвхтэй оролцох ёстой. Тэгжээ жинхэнэ утгаараа үндсэн хууль заагдсан төлөөллөөрөө ард түмэн засгийн эрхийг барьна шүү дээ. Тийм л учраас би сонгуульд оролцсон. За баярлалаа. Таны сонгуулийн ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа.